Хай, хүү цэцэрлэгт нь хөргөж өгөө. Сая гэрээс гарах гэсэн чинь хүү маань гэдэс өвдөд байна хүндэрмээр байна гэд суучж байгаа байхгүй юу? Тэгэд би цэцэрлэгт нь оруулж өгөхөөс өмнө миний хүү өнөөдөр нэг 10 минут хоцорчлоо багштай хэлээрээ би 0 орсон ингээд хэлээрээ заа гэтгсэн чинь үгүй таны буруу та сайн ээжээр тодроогүй болохоор би хоцорсон гэтгэхгүй юу? Тэгэд энэ нь болохоор ингэсэн үг юм. Дээр нөгөө нэг шинжилгээ үеэр багш нь 3 эцэг ихийг тодруулаад мундаг эцэг их гэд юм номноц өгсөн. Тэгээд багш нь тэрийгэ тайлбарлахдаа ингээ хичээж байгаа хүүхэд болгоны ард бүр илүү хичээж байгаа эцэг их байдаг аа. Өөрийн хүүхдээс гадна анги хамттай олны бусад хүүхдүүдтэй ингээ туслаад багшийн ачааллаас хөнгөвчлж байгаа талархаад 3 эцэг ихийг тодруулсан юм шүү гэд тэгсэн. Тэгээд тэр нь болохоор яг үнэн за багшийн ачаалж ямар өндөр байдаг үлээ. Тэгээд багш илүү ачаал багтай явах тусмаа хүүхэд нэг бүрт тулж ажиллаж сэтгэл санаа сайхан байж иж хүүхдэд илүү сурч мэдэх боломжоор нь хангаж чадна шүү дээ тий. Тэгэд яг энэнд эцэг эхчүүд ингээд багшийг дэмжиж туслах нь багшид амар юм дэмтэй тустай өөрийгөө бүрэн үзүүлэх бүрэн сайн ажиллах боломжтой болчтой байхгүй юу. Тэгэд ялцчгүй л ингээ хүүгийн цэцэрлэгийн эцэг эхчүүдийг хараад байхад багш нартай ер нь аюу их дэмтэй байх хичээдэг. Тэр тусмаа тэр сонгогдсон 3 хийж болохоор ингээд онлайн юм ангийн групп чатанд дандаа идэвхтэй байдаг. Одоо жишээ нь ойрын үеүүдэд таниад их биш шүү, ийм имлэгт шинжилгээ авч байгаа юм биш шүү. Багш дээр ингэж хэлсэн шүү, маргааш тийм хэмжээ нэгэ бүгдээрээ авч очиж шүү ч юм ингээд дандаа ингээд идэвхтэй багшийн үйл ажиллагааг дэмждэг. Тэгээ дээрэс нь багшийн ажлыг ингээд хөнгөвчлж тусалдаг нэг ийм идэвхтэй 3 хийж байдیں۔ Тэгээд хүн маань намайг тэрэнд шалгараагүй болохоор жоохон гомдож сонь санагдсан юм шиг үлээ. Өнөөрөө тэгээд өнгөрсөн 7 хоногт эцэг эхийн багштай нэгээр уулздаг эцэгийн хурлалсан байхгүй юу? Тэгэд багш нь хүүн ерөн сурлах хөдөлмөр, эдвэг чармайл, хүмүүжил, ар гэрээ оролцоо, бусдаагаа найзлах, харилцаа хандлах зэрэгээрээ бүгдэн дээр нь ерөн сайн байдаг энэ төргээд магтаад исэн байхгүй юу? За тэгэд би яг асуусан. Юун дээр нь ямар зан аршин дээр нь жоохон дутагдaltaй зүйл илэрч байна. Эцэгхийн зүгээс юунд нь анхаарахаар байна гэд тэгсэн. Тэгсэн чинь багш нь хэлж байгаа байхгүй юу? Айхтар тод илэрдэггүй ч гэсэн зарим юмн дээр болохоор юм гинт ингээд дүрсхийж уралдаг гэд тэгж байгаа байхгүй юу? Тэгэд ингээд юун дээр дүрсэлж уралж ийн гэд тэгсэн чинь ихэвчлэн шүүмжлэл дээр шууд уурлаад амар юм хүн дээр хүлээж авдаг. Ер нь гэхдээ шүүмжлэл бараг хүлээж авч чаддаггүй гэд хүүг маань тэгж байгаа байхгүй юу? Тэгэд би юунаас болоод яагаад ингээд ийм насны хүүхэд шүүмжлэл хүлээж авч чадхаа болчих тийм болоо гэд тэгсэн чинь багш нь хэлж байгаа байхгүй юу? Одоо хичээл дээрээ ингээд тоогоо буруу бодох ч юм уу те зарим үсгээ буруу бичээд бурууж хараалаа бичиж чинь. Тэгээ багш нь эн чин алдаатай бичсэн биш үү гэх тэгэнгүүт нь үгүй би энийг угаасаа ингэж хийх гэсэн. Энэ миний зүг гэд ингээд юмд амар ерөөсөө ингээд шүүмжлэлийг өөрийн буруу гэж хүлээж авахгүй шууд ингээд өөрийгөө өмөрөөд ингээд явцдаг гин л тээ. Тэгэд багш нь болохоор энийг тайлбарлахдаа өөрийгөө өмөрдөг алдаа хүлээн зөвшөөрч чаддгүй хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийн анхаарал халамж муугаас үүдэх гээд байдаг. Тэгэд яг хүүгийнхээ хувьд харахад тийм асуудал байдаггүй болохоор энд өөр асуудал байгаа юм байна гэд багш нь ингээд удаан хугацаанд ажигласан. Тэгэд энд хоёр орны соёлын ялгаа үүсээд байна гэж харсан гэж байгаа байхгүй юу? Тэгэд чи болохоор хүүхдээ гэртээ ингээд монгол аргаар хүмүүжүүлдэг. Тэгсэн чинь хятад хүмүүс чинь хүүхдүүдээ арай ондоо аргаар өсгдөг. Одоо жишээ нь хятадууд голчлон хүүхдүүдээ өөрөө бие даа, өөрөө хичээ, өөрөө онд сур, битгий бусдаас хамааралтай ингээд тоглож надад хит ингээд битгий хитрхи дураараа байгаад битгий бусад хүүхдүүдэд дээрлэхүүл хин нэг нь чиний биед хүрүүл чамайг дээрлэж яах гэсэн үг гэсэн утгаар ингэж хүүхдүүдэд багаас нь нийгэмшүүлж өсгдөг. Харин хүүгийнхээ хувьд хараад хагаад илүү нэг жоохон дураараа одоо жишээ нь айлын хүүхдүүдийн бие мэд ингээд дураараа хүрээ тэрвэрчдэг. Чи миний сайн найз юм чи ингээд тэрвэрчдэг. Тэгэл хазар мацрыг нилээд байдаг. Тэгэд хятад хүүхдүүдийн өнцгөөс эн чинь болохоор энэ намайг дээрлэгч чинь гэж харж байгаа. Угаасаа эцэг эхчүүд нь тэг заадаг. Хүн чиний биеийн дураараа хүрвэл тэр чамайг гомдоож ин гэсэн үг шүү гэдэг ингээд заачдаг. Тийм болохоор өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Битгий инг гэдгийг хэлээд эсвэл багштай хэлэх ёстой гэд ингээд заачдаг. Тэнгүүд хүүгийнхээ хувьд болохоор энэ бол сайхан сэтгэл бит хоёр найзууд болохоор тэгэд гэд нэг ингээ хүлээгээд авчдаг. Тийм болохоор өөрт нь жоохон шүүмжлэл ирэхээр яагаад миний сайхан сэтгэлийг ойлгохгүй байгаа? Яагаад манай ээж надад ингэж заасан байхад ингээд буруу юм шиг ойлгуулад байгаа ингээд ингээд хүн дээр хүлээгээд аваад тэгээ тэрийгээ шууд ингээд хүлээж авахгүйгээр шууд ингээд үгүйсгээд би тгээгүй би ингээгүй гэд ингэж хандаад байна. Энэ ялцчгүй соёлын ялгаа болоод ах шиг байна гэд тэгж байгаа байхгүй юу? Тэгээд би яг энэ талаар өмнө нь ингэж бодож байгаагүй юм. Тэгээ
мэдгүй болохоор багшаас нь л асууж байгаа байхгүй юу. Багшаа яг тэгвэл ийм асуудал үүсээд байгаа бол ямар арга хэмжээ авбал хамгийн зүгээрээ юм бэ гэдгсэн чинь танаа гэрт чинь тэр чигтээ Монгол ийм уур амьсгалаар монголоор яриад ингээд монгол үзлэрээ ингээд байгаад байна. Тэнгүүдээ гэрээсээ гарч ирэнгүүтээ хятад ийм орчинд ингээд байгаад байна. Тийм болохоор хүүхдэд ингээд ийм ялгаа үүсээд байгаа. Тийм болохоор боломж байвал гэрийнхээ орчинг аль болох хятад соёлтой болгохгүй мэхэд ядаж аав ээж хоёр нь хоорондоо ингээд хүүхдтэйгээ гэртээ ч гэсэн хятадаар яриад байгаа байна гэж аахгүй юу. Тэгээд хэрв тэгэх боломжгүй бол аль болох хүүхдээ гадуур ийм олуулаа нийлдэг ингээд соёл ойлгодог ийм нэмэлт ангаар явуулах үр дүнтэй гэж аахгүй юу. Мэдгүй би жоохон хямарчлаа. За бай бай.